Мэдээллийн хөтөлбөр ирээдүйд инженер болох мөрөөдөлтэй буян заяа охиныг онцолж байна. Тэрээр Монгол Улсын их сургуулийн харьяа, байгаль их лицей ахлах сургуулийн 11-гийн ангид суралцдаг. За багасаад инженер болох мөрөөдөлтэй түүний хувьд физикийн хичээлээ сайн ойлгохгүй байсан гинэ. Иймд 11-р сард физикийн хичээлийн гүнзгийрүүлсэн AI бүтээх шийдвэрийг гаргасан байна. За түүний хувьд физикийн хичээлийн гүнзгийрүүлсэн AI бүтээснээр амархан хялбар аргаар илүү үр дүнтэй сурч байгаагаа онцолж байна. Буян заяаны хувьд 6 дугаар ангиас хүсэл зорилготой хөтлөгдөн физикийн гүнзгийрүүлсэн ангид суралцаж эхэлсэн. Түүний хувьд бодлогоо ойлгох чадвар өндөрч онлайн мэдлэгээ тогтоож чаддаггүй байжээ. Иймээс өөртөө болон бусдад хялбар үр дүнтэй суралцах аргыг хайж AI бүтээх шийдлийг гаргажээ. Би уг нь бол физиктэй агуу дуртай ч гэсэн жоохон сайн ойлгодог байхгүй. Тэгээд арай илүү ойлгохын тулд ингээд өөртөө ер нь бол зориулаад ирсэн байхгүй юу? Тэр нөгөө нэг Google-с гаргаж байгаа тэр сургалтанд ангаараа хамгаалж байгаа. Тэгээ өөртөө нэг ингээд арай физикээ илүү сайн ойлгоё гэдэг зорилгоор анх ер нь бол санаа гаргаад хийсэн. Энэ нь болохоор нэг тийм нийтэд бол гаргаагүй байхгүй юу? Зөвхөн ингээд лигтэй хүмүүс л ашиглана. Тийм болохоор нэг олон хүнд бол ер нь олон гаргаснараа тий ямар давуу олон гаргаснаар бол хичээлээ рүү илүү гүнзгий ойлгох, тэгээ илүү сонирхолтой сурах тийм үр дүнд хүрч байгаа. Тэр AI-ийн онцлог нь болохоор тэр мэдгүй ойлгохгүй байгаа бицгийнхэн асуултыг нь илүү хөгжилтэй энгийн амьдрал дээр тулгуурж тайлбарлаа. Тэгээд дараагаар нь дасгал даалгавар болгож асууж баттгаснаар илүү сайн ойлгох тийм үүрэгтэй. Gen Z-ийн одоо энэ сүүлийн хүүхдүүд бол технологид одоо маш сурамгай одоо их байн утас одоо iPad тийм ээ одоо компьютер ашиглаж гин гэж ярих боловч яг цагаад толгойд ийм нарийн мэдлэг мэдээлэл хайх тал дээр ингээд дутмаг одоо хаанаас яаж хайх уу эсвэл хит ийм одоо ChatGPT, Gemini зэргийг маш тийм бэлэнчлэх маягаар одоо ашиглаад байсан бол одоо зөв зохистойгоор хэрхэн зөв өгөгдлөө оруулаад яг зөв мэдээллийг яг бодиттой гол үнэн зөв мэдээлэл хаадаг шүү дээ тийм ээ тэр мэдээлэлд шүүлтүүртэй хандах тийм ээ тэрийг ёс зүйтэй ашиглах мөн даалгавар янз бүрийн бие даалт өгөх тэр нь хамаагүй чанартай болох тэгээ манай ангийн хүнгээ хурлаа хийдэг тэгээ хурал дээр ингээд хүүхдүүд маань ингээд хийсэн ажлынхаа хүрээнд ажлаа тайлгандаг бол тэр тайлангийн ингээд чанар нь илт сайжирж эхэлж байгаа байхгүй юу. Хиймэл оюун ухааныг бэлэн мэдээлэл авахдаа бус зөв ашиглаж мэдлэгээ тэлэх, бусдад сонирхолтой аргаар мэдээлэл хүргэх зорилгоор ашиглаж болохын тод жишээ 11-р ангид суралцдаг буян заяа охин юм а. Тэрээр хиймэл оюун ухаанаар дамжуулан олон хүүхдэд физикийн хичээлд туслахын тулд өдөр бүр сайжруулалт хийдэг гэлээ.